Хэн санал хураалт нь ихсэн болов уу? Тоолго явж байна. Тэгэхээр тоолгын комиссаа эндээ мэдэгдээ өгөх байх. Хэдэн удаа гарсан бэ? 58 Би сайн мэдэхгүй байна. 56.3 Аж нэр дэвшигч намын дөрмийн дагуу 3-2-ын саналын босго авсангүй. Одоо хэрэг асуудлыг тэгээд ярилцж байгаа юм. Сайн нэг журам батлсан гэсэн шүү дээ. Эхний санал хураалтаа 50-аас дээш авсан бол тэрний дэвшил дахин санал хураалт. Намын дүрм байгаа шүү дээ. Намын дүрмэн дээр их хурлын чөлөө цагт намын багт хурал, намын даргын орон гарсан тохиолдолд дээд гишүүдийн 3-2-ын саналаар ерөнхий сайдыг намын даргыг томилно гэж. Энэ маань өөрөө намын их хурлын дархлааг хамгаалт байхгүй. Нөгөө талаас намын даргын босхыг өндөр болгож зөвхөн 3-2-оор их хурлын чөлөө цаг гэж байгаа. Их хурл бол 50 дээр нэмэх нэгээр сонгодог. Яагаад гэвэл бүх анхан шат үүр хороодоос улс үндэсний хэмжээнд төлөөлж намын их хурлаар намын дараа сонгоход 50 дээр нэмэх нэгээр сонгодог. Намын их хурлын завсар хооронд намын баг хурлаар шийдсэн нөхцөлд зөвхөн ерөнхий сайд орон гарсан нөхцөлд. Ерөнхий сайд орон гарсан нөхцөл буюу өргөдлөө өгсөн нөхцөл. Тэрийн баг хурал шийдсэн нөхцөл. Эсвэл өвдсөн нөхцөл өргөө гүйцэтгэх ямар нэгэн эргэцэн боломжгүй болсон үед асуудал шийдэгдэх. Тийм дүрмтэй. Тэгээд дүрмэн дээр маргаан гарч байна. Тэгээд энийг нэг маргааш дахин үргэлжлүүлэн хурлдах байхаа гэж бодож байна. Ерөнхий сайд занган шийдвэрийн үслийг гаргаж болж байгаа юу? 56.1% саналыг Улсын хурлын дарга амар баясгалан авсан гэсэн мэдээлэл нь энэ үнэн үү? Би сайн мэдэхгүй. Ямар ч жоохон зөрөө гарлаа. Хяналтын тоолго хийгдэж байна. Хоёр нэр дэвшигч аль нь ч дөрмийн дагуу 3-2-ын босго давсангүй. Танаа энэ Ийм намын баг хурал, намын даргын асуудлыг эргэцэн хөвч шийдэх боломжгүй гэж бодож байгаа. Тэгэхээр ерөнхий сайдаас оюун өргөдлөө өгөөгүй учраас энийг дахин хэлцэх хэрэгтэй гэсэн маргаан гарсан гэсэн үг. одоо тэр ээлж өгдөөгүй байна. Тэгэхээр шинэ дөрмөл хараад байна л дээ. Дөрмөн дээр маргаан гараад байна. Баг хурал дээр хэлцэж. Тэгэхээр өдөр сүвэл одоо энэ өнөөдрийн хяналтын тоолон дараа өдөр сүвэл нь хуралдаад хуулчтайгаа ажиллаад энэ өөрөө дийж хөвгтөж бүртгүүл хүчиртэй тул ямар нэгэн эргэцүүн төрчлгүй байх хэрэгтэй. Тэгэхээр бас амьдрал баян хуулийн бас нарийн ширийн ийм зохицуултгүй ийм нөхцөл байдал бас үе харагдаж байна. Тэгэхээр хуулийн баг ажиллах байхаа гэж бодож байна. Тэр саналыг яаж тоосон бэ? Авсан хүн дээр нь одоо Өмнө нь хөшгөний одоо тоосон гэдгээр санал хураалт явуулна гэсэн нь одоо толгойн комиссын алдаа байсан гэсэн үг үү? Гүг биш байгаа. ер нь танаа намын хувааглаас салахгүй юм шүү. Одоо энэ 3-2-оор яг за энэ чинь улс төрийн байдал өрсөлдөөн шүү дээ энэ. Нэг зүйл байна. Монгол ардын нам дөрмийн хувьд нэгдмэл байна. Бүт зохион байгуулалт үндэсний хэмжээнд нэгдмэл байна. Намын үнд зүйл нэгдмэл байна. Ямар нэгэн өөрчлөлт үзэл санааны ийм зөрүү алга зөвхөн удирдлагын өрсөлдөөн явагдаж байна. Энэ удирдлагын өрсөлдөөн дээр арчилсан маягаар өрсөлдөөн явагдаж байна. Энд бол нэг намын хуваагдал гэж яриад хэрэггүй. Энэ байтугай олон даргын ард бид гарсан олон санал хураалтын ард гарч ил байсан гэдэг нэг талдаа шийдээл нуруугаа өрөөд хамгийн гол нь эргэцэн хувьд маргаангүй ингээл явах ёстой. Тэгж явсаар ч ирсэн тий. Одоо тоолж байна. ерөнхийлөгч болон ерөнхий сайдаас оюун эрдний дунд хов зөөсөн хүмүүсийн дунд таны нэр явж За хоёроор дэмий юмяриад явах бүгдээрээ тий. та энэ тайлбар хийхгүй юм уу? Энэ дээр үү? За. Улсын хурлын дарга. За нэг юм яриа. За ах нь одоо энэ намд яг 30 жил болж байгаа. За. Түүхэрвэл амруулсан баг сургууль сурж байхад би намын гишүүн болцсон. Намын одоо өөрчлөлт шинжилтийг хийх ёстойгоо явж исэн. Нөгөө талаас ерөнхийлөгч би үндэсний айлгуудын зөвлөлийн нарийн бичгийн дарга. Төрийн тэргүүнтэйгээ гадаад хэргийн сайд Баццэг, Тамгын дарга Содбаатар. За тэгээд ерөнхий сайд оюун эрдэнэ хэрэглэхийн газрын дарга Гамбар Усгалан гэдэг энэ усууд ярьдаг газараа ярьдаг асуудал байгаа шүү дээ. Тэрийг л ингэж нэг асуулгаж яриад хэрэггүй. Байнга бид нар ярилцдаг, санд бодлого солилцдог. Бүх юм хуулийн хүрээнд. За. За баярлалаа.